Та хизээ нэгэн цагт үг яриа найрсаг мэт санагдавч зүүн савингийн төвшөнд ямар нэгэн зүйл босохгүй байгааг мэдэрч байсан уу? Тэр инээмсэглэлийн цаана ямар нэгэн бараан зүйл нуугдж буйг мэдэрч үл ялэг таагүй мэдрэмж төрж байсан удаа бий юу? Хүний оюун санааны агуу судлаачдын нэг Карл Юнг сүүдэр химээх суурь ойлголтын тухай ярьсан байдаг. Энэ бод бидний үгүйсгдэг. Гэхдээ бусадтай харилцах харилцаанд байнга илэрч байдаг нэг хэсэг юм. Хүн үзэн ядарт, атаархал, эсвэл гомдлоо нуухыг хичээдэгч хизээч бүрэн нууж чаддаггүй. Шинж тэмдгүүд нь нарийн боловч маргаангүй байдаг. Өнөөдөр би таны эргэн тойронд байгаа хэн нэгэн далд дайсагнасан мэдрэмж тээж буйг итгэх 8 шинж тэмдгийг дэлгэх болно. Тэд үүнийгээ нуухын тулд бүхнийг хийж байсан ч эдгээр шинжүүд игчлэгддэг. Болгоомжтой байгаарай. Учир нь 8 дахь шинж тэмдэг бол хамгийн хор хөнөөлтэй бөгөөд зарим хүмүүсийн талаарх таны ойлголтыг оронгоор нь эргүүж мэднэ. Эхний шинж тэмдэг. Дард дайсагнад үргэж ил тод байдаггүй. Зарим хүмүүс үүнийгээ егөөдсөн хошигнор, хатгсан үг, эсвэл нарийн ёжлолоор илэрхийлэхийг илүүд үздэг. Тэд таны энзэг сэдвүүдээр дайжинах боловч хэрэв та үүнийг нь хэлбэл би зүгээр л товлж байсан шүү дээ. Битгий юм гомдомтгой байл да. Чи тоглоом даадаггүй юм байна. Гэх мэт хариулт өгдөг. Энэ бол маш хортой зан авир. Учир нь нөгөө хүн гим зэмгүй хоширногчийн баг зүүж үлдэхэд харин та тавгүй нэдрэмжтэй хоцордог. Хэрэв тэдний хоширног танд байнга доромждуулсан, эсвэл үн цэнгүй болсон мэт мэдрэмж төрүүлж, цаг хугацааны явцад ижил сэдвээр давтагдж байвал энэ нь зүгээр нэг хошин шог биш, харин дарагдсан дайсагналын шинж юм. Карл Юнг хэлэхдээ бидний хувийн сүүдэр бусад руу тусгалаа олдог гэжээ. Хэрэв хэн нэгэн таны зан чанарын тодорхой хэсэг рүү дайрахын тулд байнга егөөдөл ашиглаж байвал тэр хүн өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зүйлээ игчиж байна гэсэн үг. 2 дугаар шинж. Нарийн далд хорсон сүйтгэх ажиллагаа юм. Хэрэв таны ойр дотны хэн нэгэн таны амжилт, эсвэл өсөлт хөгжилтөөс болж аюуд мэдэрч байвал тэд таныг далд аргаар хорлохыг оролдож магадгүй. Саботаж буюу хорсон сүйтгэх нь үргэлж илэрхий байдаггүй. Заримдаа энэ нь буруу зөвлөгөө өгөх, мэдээллийг гуйвуулах, эсвэл зорилгодоо хүрэхэд тань саад болох жижиг алдаанууд гаргах хэлбэрээр илэрдэг. Шухад мэдээллийг хэлэхээ мартдаг найз. Гол нарийн ширийн зүйлийг санамсаргүй орхивдуулдаг гэр бүлийн гишүүн. Эсвэл алдаа гаргаж таны ажлыг хүндрүүлдэг хамтран ажиллагч. Эхлээд харахад энэ нь гинэн хайхрамжгүй байдал мэт санагдаж болох ч хэрэв ийм тохиолдлууд байнга давтагдж байвал өөрөөсөө энэ үнэхээр санамсаргүй хэрэг үү гэж асуугаарай. Хэрэв хүн өөрийн бүтлгүүдтэй эвлэрч чадахгүй бол тэр бухимдлаа ухамсаргүйгээр бусдад нялзааж өөрийгөө дөр мэдрэхгүй тулд бусдын урагшлах замд саад болдог гэж Юнг тайлбарласан байдаг. Одоо 3 дугаар шинж тэмдэг. Чимээгүй өрсөлдөөн. Зарим хүмүүс таны амжилтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэд анхаарлыг өөртөө татах, таны амжилтыг жижигрүүлэх, эсвэл бүр ялахгүй зүйл мэт харагдуулахын тулд байнгын хэрэгцээ мэдэрдэг. Хэрэв та сайн мэдээ хуваалцвал баяр хүргэхийн оронд надад ч бас ийм зүйл байсан. Би бүр илүү хийсэн гэх мэтээр хариулдаг. Энэхүү чимээгүй өрсөлдөөн нь ихэвчлэн гүн гүнзгий комплексаас үүдэлтэй байдаг. Карл Юнгийн үзлээр сүүдрийн тусгал нь хүмүүст өөрсдийн хөгжүүлж чадаагүй чанаруудаа бусдаас олж харахад хүргэдэг. Өөрийгөө дутуу дужмаг гэж мэдэрдэг хүмүүс өөртөө итгэлгүй байдагтай нүүр тулахгүй тулд таныг доош нь хийх, эсвэл тантай өрсөлдөхийг хичээдэг. 4 дугаар шинж тэмдэг. Хуурамч сайхан сэтгэл, баг зүүсэн нөхөрсөг байдал. Таныг нууцаар үзэн яддаг хүмүүс хуурамч хадамжаар үүнийгээ хас хувчиж болно. Эхлээд харахад тэд дэмжиж байгаа мэт боловч чин сэтгэл дутагдж байгаа нь мэдрэгдэнэ. Танд тусламж хэрэгтэй үед тэд асуудлыг тань жижигрүүлж, ятгах, эсвэл туслахгүй байх шаардлагатай очдог. Гэхдээ хамгийн гол нь таныг амжилтад хүрэх үед тэдний урам зориг хиймэл, эсвэл бүр огт байхгүй мэт санагдана. Яагаад тэрвэ? Карл Юнгийн эгогийн хуваагдал гэх ойлголт дээр хэлсэн байдаг. Энэ үед зарим хүмүүс сэтгэл хөдлөлийн хувьд бусдаас хүндэрч, хүйтэн хөндий болж, бусдыг чин сэтгэлээсээ дэмжих чадваргүй болдог. Үүний цаана дотоод зурчил бий. Зарим нь өөрсдийн бүтлгүүтлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй тул таны амжилт тэднийг бухимдуулдаг. Зарим нь танд байгаа зүйлд атаархдаг. Зарим нь танаас өөрийнхөө болохыг хүссэн ч чадаагүй тэр дүрээ хардаг. Чин сэтгэлээсээ баярлаж буй хүн хизээж таны ялалтыг үн цэнгүй болгохгүй. Таныг дэмждэг хүмүүсийг сонго. Харин нүүрэн дээр тань хиймлэр инээмсэглэж, ардууртан таны бүтлгүүтэлд баярладаг хүмүүсээс хол бай. 5. Халамж нэрийн дор хянах оролдлого. Зарим хүмүүс халамж туслах хүсэл нэрийн дор таны амьдралыг хянахыг оролддог. Тэд танд хамгийн сайхныг хүсэж байна гэж хэлэх боловч бодит байдал дээр сэтэл нь өөр байдаг. Тэд таны шийдвэр бүрийг шүүмжилж, өөртөө эргэлзэхэд хүргэдэг. Зүгээр сайхан зөвлөгөө өгч байгаа мэт дүр эсгэж, шийдвэр гаргах чадварт тань эргэлзээ төрүүлж, өөрсдийнх нь бодлоос хараат мэт мэдрэмж төрүүл.
Карл Юнг бусдыг хянах хэрэгцээ нь дотоод эмх замбраагүй байдлаас айх айцаас үүдэлтэй гэж үзсэн. Хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй үедээ дотоод тогтворгүй байдалтайгаа нүүр тулахгүй тулд гадаад ертөнцийг хянахыг оролддог. Өөрөөр хэлбэл таныг иргэшээлдээ оруулахыг хүсэгчид үнэндээ өөрийн хяналтаа ардахаас айж буй хэрэг. Дараагийн шинж тэмдэг 6. Хов жив ба шүүмжлэл. Хэрэв хүн танд сөрөг мэдрэмжтэй бол үүнийг нүүрэн дээр тань хэлэхгүй. Харин оронд нь ар хударгаар тань ярьж, хов жив, цуу яриа тарааж, нэр хүндийг тань унгаж, амьдралыг тань гутаахыг оролдоно. Яагаад хүмүүс хов жив ярьдаг вэ? Тэд танд атаархдаг. Таны амжилт тэдэнд өөрсдийнх нь бүтлгүүтлийг сануулдаг. Тэд өөрсдийгөө сул дорой гэж мэдэрдэг учраас таныг доош нь хийж байж л өөрсдийгөө дээр гэж мэдэрдэг. Карл Юнг бусдын тухай сөрөг зүйл тараадаг хүмүүс үнэндээ өөрсдийн сул талыг босод руу проекц хийж тусгаж байдаг гэж үзсэн. Тэд таны тухай үннийг биш, харин өөрсдийн мөн чанарыг илчилж байгаа хэрэг. Хов жив зөөдөг хүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Сэтгэл хөдлөлөөр бүх хариу үйлдэл үзүүл. Тэд таны уур бухимдлаар хоололдог. Хамгийн сайн арга бол үл тоох, эсвэл хүйтэн тайван байдлаар хариулах юм. Зөвхөн итгэдэг хүмүүстэй л яар. Хэрэв хэн нэгэн бусдын тухай байнга муу хэлж байвал, эрт орой хизээ нэгэн цагт таны тухайч муу хэлэх болно гэдгийг санаарай. Гомдол, хорсол, атаархал. Танд чин сэтгэлээсээ санаа тавьдаг хүмүүс таны амжилтанд баярладаг. Харин нууцаар атаархдаг хүн бухимдлаа нууж чаддаггүй. Энэ нь хэрхэн илэрдэг вэ? Хүйтэн хөндий хариу үйлдэл. Тэд атаархлаа харуулахыг хүсэхгүй ч чин сэтгэлээсээ баярлаж чаддаггүй. Тэд таны амжилтыг аз эсвэл ялихгүй зүйл гэж үзэж, таны давуу байдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздар нь таны амжилтыг үгүйсвэж байгаагийнх. Зарим хүмүүс таны ажил үйлс бүтэмжтэй байх үед танаас зайлсхийж эхэлдэг. Учир нь таны амжилт тэдэнд өөрсдийнх нь бүтлгүүтлийг сануулдаг тул таны дэргэд байх нь тэдэнд тухгүй байдаг. Сүүлийн 8 дугаар шинж тэмдэг бол үгэн бус дохой буюу биеийн хилэмжээрээ илэрхийлэх юм. Сөрөг сэтгэл хөдлөл хизээд биеийн хилэмжээр илэрч гардаг. Хүн хичнээн нуухыг хичээсэн ч бие махбод урвдаг. Хуурамч нэмсэлдэл, нүд нь инехгүй байх, зайгаа барих, хаарттай байрлал зогсох зэрэг нь түүний жинхэнэ мэдрэмжийг ихчилдэг. Карл Юнгийн хэлснээр бие махбод болон далд ухамсар хизээч худал хилдэггүй. Хүний зэн совин бод хүчихэг зэвсэг юм. Хэрэв та ямар нэг зүйл биш байгааг мэдэрч байвал энэ нь ихэнхдээ үнэн байдаг. Хэрэв хүн гаднаа найрсаг байрч танд тавгүй мэдрэмж төрж байвал мэдрэмжээ бүү үгүйсэг. Үг худал хэлж болохч би үннийг өгүүлдэг. Одоо харин миний танд өгөх зөвлөгөө. Дард дайсагналаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Эдгээр 8 шинж тэмдгийг мэдснээр та өөрийгөө хамгаалах боломжтой болно. 1. Зүн совинд ойдог. Хэрэв хэн нэгний дэргэд тавгүй байвал тэр мэдрэмжээ бүү үгүйсэг. 2. Хил хязгаар тогтоо. Ийм тоглоом надад таалагдахгүй байна. Би энэ сэдвээр ярилцмааргүй байна. Гэх мэтээр тодорхой хэл. 3. Тэдний тоглоомоор бүү товл. Хэрэв тэд егөөдөл, ёжлол, сарказм ашиглавал чи заавал ингэж ярих хэрэгтэй гэж юу? Гэж шууд асуу. Тэдний өдөөн хатгалгад бүү авт. 4. Харилцаагаа хязгаарлал. Системтэйгээр таныг доош нь хийдэг хүнтэй харилцах харилцаагаа багасгах. Чухал зүйлсээ бүү хуваарц. 5. Үгэнд биш, үйлдэлд нэтэг. Жинхэнэ найз таныг эргэлзэд хүрүүдэггүй. 6. Өөрийн үнэлэмжээр ажил. Та өөртөө итгэлтэй байх тусам ийм хүмүүсийн нөлөө багасна. 7. Зөв хүрээллээ сонг. Таныг шүүмжилж, саад хийдэг хүмүүсээс холдож, чин сэтгэлээсээ баярлаж, урам зориг өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Таны амжилт, баяр баясгалан хэн нэгний далд зөвшөөрлөөс хамаарах ёсгүй гэдгийг санаарай. Та тэмцэл, өрсөлдөөнгүйгээр таны үн цэнийг олж хардаг хүмүүстэй байх хэрэгтэй. За ингээд танд амжилт болон сайн сайхан бүхнийг хүсье.